сайн байцгаана уу? Mongolians in Australia podcast-ны маань 34 дахь дугаарыг эхэлж байна. Өнөөдрийн дугаараар Сидней хотоос махан бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг Бямсангийн Хатанбаатар ахтай ярилцах гэж байна. Тэрээр 2012 онд Австралид ирж байсан ба одоо амжилттай өөрийн гэсэн бизнесээ эрхлээд яаж байгаа ийм нэг мундаг хүнтэй та бүгдийг танилцуулахад бэлэн болоод байна. За сайн байна уу Хатанбаатар ахаа? Сайхан үйлчж байна уу? Сайн байна уу? Сайхан үйлчж байна. Та бүхэн сайхан үйлчж байна уу? Тэгээд өнөөдөр цаг зав гаргаад манай подкастэнд орж байгаа танд маш их баярлалаа. Зүгээр. Баярлалаа энэ подкастэнд оролцож байгаад. За хоёлоо яриагаа анх та Австралид ямар шугамар ирж байв? Ер нь таны мэрэгжил ямар мэрэгжилтэй хүн бэ? Би анх Австралид 2012 онд ирчихсэн. Анх ирэхдээ бол ер нь бол зүгээр аяллаа журмаар ирээд би чинээ таалагдаад одоо энд үлдэх тийм шийдвэр гаргаад би чинээ үлдэх одоо бичвэрэмтэй үзэлтэл ингээд тэгээд л үлдсэн. Одоо тэгээд урд нь Монгол бол одоо би цагдаагийн байгууллагад ажиллаж ирсэн. Мөрдөн байцаагч ажиллаж цагдаагийн ахын цалтай байсан. Тэгээд 12 онд энд ирээд тэгээд ирсэн цагаас хойш одоо ичээ байна да. Нэг ч удаа ийш явсан. Сая нэг ирсэн. Анх та яг Австралид ирэхдээ яг Сидней хотод ирж ирсэн үү? Эсвэл Мельбурн хотод ч юм өөр хотоос нүүж Сидней хот руу очсон уу? Анх ерөөсөө анх Сиднейд л ирсэн. Тэгэл одоо Сиднейдээ хатагдал ингээд байж та. Анхны сэтгэл онгоцны буудлаас буугаад анхны сэтгэл ямар байсан бэ? Анх чи би одоо Сиднейд анх ирж явах чинь учир зүггүй өндөр байрлахтай жигтэйх одоо тасарсан газар ирэх гэжсэн юм бодсон шүү дээ. Тэгээ бууж ирээд яг сити хэсгээр дайраад тэгээд нөгөө манай найз инженер байсан намайг тосч явсан. Тэгээд гэрлүүгээ намайг аваа явсан чинь юу нөгөө хот мот ч байхгүй болоо шууд ерөөсөө шутан хаус дондор явсараа л хүрээд ирсэн шүү дээ. Яаж явснаа ч мэдэхгүй одоо энэ юун дондор зам товчилж явсан юм шиг байгаа манай нөхөр бол. Тийм байна тий. Тэгэхээр байшин дондор хороолт юу хаана ирчихвэл гэж бодож байсан шүү дээ. Тий. Ер нь яг хүмүүс маань яг тэгдэг те ингээл Сидней за ер нь Австрали чинь тэгэл өндөр байшин зүгээр л 60-аас өндөр байшингууд л зүгээр өстө нэрээ City BC гудамж ингээл угтаж авах юм байх гэл ер нь хүн болгонтой ярихаар ер нь тэгдэг шүү. Ер нь их чимээгүй намхан яг суурин байшингууд хауснуудтай тийм байдал хүлээж авдаг гэдгийг та ч гэсэн бас яг тэр сэтгэлээр л бас анх сэтгэл төрж ирсэн юм байна те. Та ер нь Австралид ирээд за 2012 онд гэдэг чи одоо та бараг 10 жил болсон байна. Тэгэхээр мэдээж одоо яг энэ хийж байгаа бизнесээ эрхлэхээс өмнө олон ажил хийжсэн байх. Ямар ажил хийж бас энэ бизнесээ хийхэд хүрсэн бэ? Австралид ирснээс хойш юу ер нь яасан уу? Тэ Австралид ирснээс хойш? Тэ 12 оноос хойш? Австралид ирснээс ч хойш би нэг 10-аад ажил шилжсэн. За тэгэл анх яг ирээл бүхэл монголчуудын хийдэг ёсоор тэгэл барилга дээр ажиллаад тэгээд одоо барилга дээр ажиллаж байгаа тэндээсээ нэг жолооч болоод барилгын нэг том тэрэг бариад тэгэл ажлын гараа эхлээд дараа нь тэгээд тэр ажил дээр би чинь доктортой нэг 2-3 жил эртээ явсан. 2 жил эртээ явсан байна. Тэгээд дараа нь одоо гомингийн үйлдвэрт ажилд орсон. Нүүлгэлтийн компанид нүүлгэлтийн ажил хийсэн. За тэгээд бас нэг delivery компани гэж одоо нэг 10-аад ажил тэгэл жижиг ажил богино урт хугацаагаар ажилласаар байгаа л нэг 10-аад ажил болсон. Хамгийн сүүлд тэгээд энэ махны үйлдвэрт ажилд ороод жолоочоор таракны жолоочоор ороод тэгэл анх тарак барьж эхлэв. Махны үйлдвэрийн тарак барьж эхлэв. Явж байгаад энэ бизнес руу ороод тэгэл одоо энтэйгээ зурлаад одоо 2016 оноос хойш гэдэг чинь 16 жил юм тий. Тэгээ 19 онд компани байгуулад 16 оноос урд нь бол 16 он хүртэл яг 16 оноос 19 он хүртэл ABN-ээр яваад ABN-ээр энэ бизнесийг хийгээд тэгж яагаад 19 оноос жоохон нөгөө
мөнгөн эргэлт өсөөд ирэнгүүт ер нь бол компани болгосон хамаагүй ашигтай л гэдэг юм байна. Тэгэл компани болгоод тэгээд талантаар. Тэр 2016 оноос тэр махны компанид ажиллаж эхэлсэн гэсэн үг. Тэрнээс ахуулаад ер нь за энэ ер нь салбар руу орох ер нь сонирхол төрсөн байж тээ тий. Тий, ер нь бол үйлдвэрийн одоо энэ ажлыг ер нь бол үйлдвэрлэлийн ажлыг ерөнхийдөө манай аав чи инженер болохоор би ерөнхийдөө гадарлана л та. Тэгээд энэ махны үйлдвэртэй ажилд ороод нөгөө техник, технологи төр хэрэгжилж байгаа. Тэгээд ажлын зохион байгуулалт төр чи харахаар одоо сурмаар санагдал өөрөө ирэхгүй тэгээд яваад сурах гэж хичээгээл яваад байгаа царай линий. Тэгээд ер нь бол яг ингээд энэ бизнес руу за ингээд орчие гэдэг нэг тэгээд халтраад орцсон бол байхгүй л тийм. Анх бол ер нь бол яг тухайн үед би тракны жолооч хийгээд оройн цагаар нь монголчуудаа ингээд мах хүргэж өгдөг гэсэн баггүй. 1 2 айл 3 айл 4 айл ингээд өсөөл ингээд мах хүргэлтээр ингээд яваад тэгэл нэг фейсбુક нээгээл тэрүүгээрээ ингээд танилцуулаад яриад ингээд айл болгонд хүргэж яваад хамгийн гол нь би үйлдвэрт ажиллаж байгаа учраас үйлдвэрийн бүтээгдэхүүн нөгөө шинээрээ тэгээд өөрөө яг баталгаат бүтээгдэхүүн гэдгийг мэдчихэж байгаа учраас өөрөнд арай ихтгэлтэйгээр ингээд бусадтай хүргээд өгөхөд бусад маань өөрсдөө яг бас яг Сиднейд олон жил амьдарч байгаа хүмүүс чинь яг ямар мах амттай байх вэ амтгүй байх вэ монголчууд ч махны амтыг бол илүү сайн штэ мэдрэхтэй. Тэгээд одоо энэ мах чинь зүгээр юм байна гэл ингээд надаас судалдаж аваад би авчиж өгөөл дунд нэг яг зардлаа шингээгээл ингээл өөрийгөө болгож явсаар хагаад нэг мэдсэн чинь одоо яг тэр компани байгуулах хэмжээнд очиод ирсний дараа яг хүн яг шийдвэр гаргах хэрэгтэй болсон л та. За ингээд энэ бизнесээр явах уу эсвэл энэ бизнесээ ингээд ажлынхаа хажуугаар хийгээд явах уу гэдэг хоёр салаа зам дээр байна. Тэгэхгүй бол яг ажлынхаа хажуугаар хийгээд явах юм бол яг ажиллаад хийхээс өөр боломжгүй юм байл. Хит их ачаалттай болоод ирэхээр эсвэл ажлаа хаяад энэ бизнес руу орох гэл энэ хоёр сонголтын дээр ирээд юусэн бодож байгаа за энэ луг орё гэл тэгэл энэ бизнес руу тууштай ороод одоо ингэ явж байгаа. Ер нь та ямар төрлийн мах борлуулдаг вэ? Lamb, beef, pork гэдэг ер нь бүх chicken махан төрлүүдийг зарддаг. За одоо бол гахаа махнаас бусдын бол зарж байна. Одоо за lamb, beef, chicken тэгээд махан бүтээгдэхүүн coat гэдэг тэгэл зарж байгаа. Одоо энэ махны дэлгүүр дотор бол урд нь бол яг анх бол эхлэхдээ үхрийн махаар эхлээд дараа нь дундаас нь хоньны мах оруулж ирээд тэгээд дундаас нь одоо тэр махан бүтээгдэхүүнүүд оруулаад ингээд одоо бол ямааны мах орж ирж байгаа шиг байна. Энд бас ямааны мах байдаг байх нэ гэж одоо 11 жил болж байгаа. Бас сонж та кенгуруны мах байна уу? Тэрийг бол зүгээр аавын зарын ич гэж бодож ирсэн зүгээр аавын ич гэж бодож ирсэн. Зүгээр яг ямаа бол хэрэглээ хөндөртэй юм байна. Тийм үү за. Яг гэвэл ямааг бол одоо энэ энтхэг гаралтай хүмүүс. Тэгээд энэ буддын шашинтай одоо энэ зарим нэг Непал тий Мянмар гэдэг юм одоо энэ орны буддын шашин өндөрөгдсөн орнуудын хүмүүс ямааны мах хэрэглэдэг юм байна. Тийм учраас ямааны мах бол их өндөр хэрэглээтэй тийм байна. Гахаа мах бол яг өмнөд Азийн орнуудын голчтой хэрэглэдэг болохоор ер нь хятад өмнөд Азийн дэлгүүрүүдэд бол гахаа мах ихтэй байх. Араб дэлгүүр одоо араб гаралтай хүмүүсийн хэрэглэж байгаа муслим шашинтнуудын хэрэглэдэг энэ дэлгүүрүүд бол гахаа мах бол худалдаалтгүй. Тийм. Гахаа мах. Тийм шашны яртай юм байна. Би Австралид нэг дурсамжаас ярихад Австралид ирээд удаагүй тэгэл кенгуруны мох амсаж үзэх үү гэж супермаркет явж байхад гисэн. Тэгэл ингээ харсан чинь нилээн хар бараа тийм мах байна.
Тэгээд чамч идсэн чи ер нь нилээ хатуу мах байлаа шүү. Тэгээ амт нь бол яг хөө тэгэл ерөнхийдөө нэг мэдгүй одоо ч мартчихаж ямар ч байсан хатуу гэдэг нь л амар мэдэгдэжсэн. Тэгээ нилээ хар бараа өнгөтэй тийм кенгуруны мах амсаж үзчихсэн юм байна. Гэтэ эднийхэн австралчууд бол ер нь бол нэг кенгуруны мах гэд одоо хүмүүс бол нэг тэ австралч ерөөсө кенгуруны ор юм чи тэгэл баг кенгуругээ тэгэл тижээгээл ингээл кенгуругийн махаа шарж идээд байдаг байх гэж боддог байх. Гэтэ яг бол тийм биш. Яг уу томоохон супермаркетуудад бол кенгуруны мах гэ байт юм билэ. Авч идэх нь бол цөөхөн байдаг байх та. Миний мэдэх бол австрал найз нөхд маань бол хидээд ингээд байгаа гэснийг бол юм уу эсвэл хоолны рестораны менюн дээр бол нэг кенгуруны махаар хийсэн хоол гэж бол байдаг болохоор хэрэглээ бол маш бага байдаг байх гэж би хараад байгаа шүү дээ. Магадгүй одоо Монголынхаар бол зэри мах гэж байдаг шүү дээ. Яг үнэ тий хээрийн амт. Хээрийн амт зэрийн одоо тиймэрхүү л амттай юм байлээ. Жаахан зэри махыг бол илүү жаахан шороо амтагдсан тийм санагдсан надад бол. Тэгээ би ч гэсэн нэг зэри юуны кенгуруны мах нэг идэх хүсэл бол төрөөгүй. Төрөөгүй тий. Айгүй сонир санагдсан байлээ. Би бас тантай ярихаас өмнө бас жоохон онлайнаар бас жоохон махны төрлүүдийг бас харж жоохон судаллаа л да. Тэгээд бас юуны туулааны мах бас иддэг бас жоохон тэгэж тансалдаг бас австралчууд бас цөнгө үйд юм билээ. Тэгэхээр бас магадгүй бас утгагүй бас таны лангуун дээр туулааны махч байхыг үгүйсэхгүй юм. Тий. Гэхдээ энэ мууж болгоноор өөр баха. Тийм үү. Миний мэдх юм бол одоо New South Wales бол одоо адууны мах, могой мах, нохой мах эднийг одоо лангуун дээрээс судалгаалахыг лав хоригддаг юм байна. За. Тэгэхээр одоо манайхан бол айгүй их адууны мах их асуудаг. Тэгээ адууны махыг бол New South Wales бол 20 тавьчихсан. Тийм лангуун дээрээс зарах боломжтой. Яг уу зүгээр тэр миний сонссноор Perth-д адууны мах бэлтгээд экспортод гаргадаг гэж сонссон. Гэхдээ бас энэ ч нь одоо ганцхан австралчууд биш бусад орнуудын дундад Азийн багаснууд, Оросын багаснууд тэгэл одоо энэ Фижи энэ арлын хэдэн хүмүүс эдгээр чинь бол ерөн бүгдээрээ л адууны мах хэрэглэдэг хүмүүс. Зарим зүгээр сураг сонсож байхад манай нэг барилга дээр ажилладаг дүүнүүд л ярьж байгаа. Тэр арлынх нь нэг адуу аваад дундаа аваад унгаагаал тэгэл хувааж авдаг юм ярьж ирсэн. Тэгээд тийм юм байлаа. Тэгээд би бас сонирхол байсан. Тийм. Туулаа мах одоо манай энд зарж болд юм уу хүмүүстэй мэдэхгүй. Тийм мэдээлэл уншсан. Гэхдээ би ч бас нэг айхтар туулаа мах орой динертэй орой хоолндоо идчихээ явж гин гэсэн хүн сонсож байгааг болохоор яг онлайн дээр мэдээлэлээр бол ямар ч байсан туулаа махыг их тансаг хоолнд үздэг юм байна. Тэгээд адууны махыг ер нь тэгвэл олыг ивэл бол олж болох юм байна тийм үү? Тэрнээс худалдаалыг олж болох юм тийм. Би бас хүмүүс бас энэхийн монголчууд бас асууж лээсэн адууны мах заах гэж байдсан болов уу гэд яриа сонсч ирсэн болохоор бас тэгж асуудаг. За дараагийн асуулт нь ер нь махыг та одоо яг энэ махныхаа дэлгүүрт хөлдөөсөн байдлаар худалдаалж байна уу эсвэл шинээр нь фрешээр нь зардаг уу? Фреш дээ. Ерөөсөө одоо энэ чинь процесс нь өөрөө энэ одоо Австралийн энэ meat industry гэж үүдэг шүү дээ. Тэнд одоо энэ Австралийн meat industry-ийн тэр систем нь болохоор ингээд нядалгаанд орсон мах шууд өглөөнөө ингээд махны дэлгүүрүүд рүү ачигдаад махны дэлгүүр бөөний махны үлдүүд рүү ачигдаад тэнцэнээсээ шууд процесс нь явагдал хайрцаглагдаад хөлдөөгдөл тэгээд шууд махны дэлгүүрүүд дээр ирдэг байхгүй ерөнхийдөө бол за нэг 3-аас 7 хоногийн дотор л ерөнхийдөө энэ систем эргэлж идэг. Тэгэхээр мах бол яг шинээр тийм мах бол шинээр ирнэ. Гэхдээ махны өөрөө нөгөө нэг үйлдвэрүүд байгаа шүү дээ. Одоо Австрали гэхэд чинь бараг 20 жахуу үйлдвэртэй байгаа сортын.
Юуных Монголд ч хуучин нэг орхон үйлдвэрийн сэлэг үйлдвэрийн ч гэж нэг тийм үйлдвэрүүд дээр ингэж хуваагддаг байсан. Яг л адилхан багхгүй. Одоо тэгээд дээрэс нь одоо эн чинь Виктория мужийн Брисбен, Квинсландын одоо тэгээд Нью Саут Уэльсийнх гээд бас ялгаатай. Юу бол Монголд бол бас яг Сүхбаатар аймгийн ховдынх, булганы хар хангаах гэж мах орж ирдэг шүү дээ. Яг тэрнтэй л адилхан бас тийм ялгаатай. Тэгээд дотроо дахиад нөгөө мах чинь өөрөө ангиллагдаад зэрэглэлт хуваагдаад 1 2 3 4 дугаар зэрэглэлт хуваагдаад тэгэл 1-р зэрэглэлийнх нь бол өндөр үнэтэй, 2-р зэрэглэлийнх нь дундаж, 3 нь бол дундаж, 4 нь бол ер нь бол нэг үйлдвэрлэл тий эсвэл одоо зөвхөн бүр ингээд нухаш болгодог ч гэдэг юм уу, эсвэл боловсруулалтанд явж идэг тийм л процесстэй. Би өөрөө тэр үйлдвэрт ажиллаж исэн болохоор энэ талаар ер нь жоохон мэдээлэл авдаг л байна. Тийм нэрээ тийм байдаг шүү. Одоо махнууд дээр ялангуяа одоо татсан мах минс дээр тий 3 стартай, 5 стартай, тий 2 стартай, 4 гэд тэгээд тэр нь би бол ойлгохны бол тэгж ойлгож байгаа. За 3 стартай гэдэг маань өөхнийх нь хэмжээг нь яриад байгаа юм болов уу гэж бодож байгаа. 5 стартай нь хамаагүй юм хар мах ихтэй. Өөхөн тий цагаан өөхөнд багтай, тослог багтай тийм байгаад байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд мэдээж 3 стартаагаас мэдээж 5 одтой нь мэдээж илүү үнэтэй байх жишээтэй. Тэр бол яг тэгж параар нь харж гинөө тий яг махны юг. Тийм тэр шашган дээр угаасаа ингээд нэг процентод бичигдсэн байгаа. 20%, 30% фат гэдэг. Тий фат гэдээ явж байгаа. Тэр чинь одоо 20%, 10% л өгдөл гэсэн үг шүү дээ. Тэгээд ер нь бол яг 100% өөхгүй мах гэж бол бас байхгүй. Тодорхой. 95 дээр л хамгийн дээд нь 95 дээр л очиж байгаа. Ер нь бол яг тэр старт яг чиний хэлж байгаа чинь үнэлэлтэй. Тэгээд махны орц хэрвээ орсон маханд ингээд машинц маханд жишээ нь янз бүрийн орцууд ордог л та зарим газруудынх орж идэг, заримдаа орсныгоо орцоо тэр шашхан дээр тэмдэглэгдээд явж байгаа. Ер нь бол одоо дэлгүүрүүд ч гэсэн байдаг да ингээл 20-30% ингээд махнуудын үнэ нь өөр тий цавлгаа нарийн өөр ч гэдэг юм уу ийм юмнууд ажиллаж исэн байлгүй бодвол тэгэхээр ер нь бол яг 100% гэж бичлээ ч гэсэн ер нь бол нэг 95 дээр л очих баг. Тийм ээ. Тэгээ ер нь махыг хөлдөөж хэрэглүүл ер нь шинээрээ юм шиг ер нь байж чадгүй яг ингээд одоо өнөөдөр ингээд мах авлаа. Гэхдээ би ингээд бөөнөр нь авчлаа штэ. Тэгээд ер нь манай Монгол болвол маха авлаа шууд тэгэл сайхан янзлал хөлдөөгчөндөө хийгээл шууд хөлдөөдөгтэй. Тэрнээс хизэж энийг ингээд хугацаа дуусгаас өмнө хэрэглээ инээ тэр гэхгүйгээр бүгдийг нь авчаал хөлдөөгчөнд хийждэг. Тэгээд энтхийнхэн бол тэ махны савлсан хугацаа хизээ хугацаа дуусгах нь бичээстэй байдаг штэ. Тэгээд тухайн хугацаа дуусгаас өмнө тухайн маха хэрэглээд фреш байгаа дээр нь хэрглэж дуустдаг. Тэгэхээр ер нь хүмүүст ер нь юу гэж зөвлөгөө өгмөр нь ер нь махыг хөлдөөгөөд цаагаад гисгээгээд хэдэн хоногийн дараа хэрэглээд ингээд явхад ер нь яг фрешээр байж чаддгүй ер нь эсвэл махыг заавал ингээд шинээр нь байхад нь хэрэглээд дуусвал их зүгээр гэдэг юм уу? Яа гэм бол махыг бол ер нь хөлдөөгөөд хэрэглэхэд зүгээр яг фреш байдлаа хадгална. Ямар ч асуудал. Гэхдээ хөлдөөхтөө бас яг технологи байгаа л да. Тэр чинь яг ийм гялгар уутанд хийгээд хөлдөөгөө гадуур нь цаасан харьцдаг юм уу цаасан ууттай хийвэл маханд одоо нөгөө хөрөгчөнд хамт орж байгаа бүтээгдэхүүнүүдийн янз бүрийн амт үнэр шингэхгүйгээр мах ингээ хадгалагчдаг. Тэгэхгүйгээр зөвхөн гялгар уутанд ороогоод хийчихлээр мах чинь өөрөө хуучраад гаднаасаа хуучраад ингээд мах чи өөрөө өвчөж эхэлдэг нэг шин урт шиг болоод. Тэгэхээр ерөөсөө яах ёстой гэхээр махаа сайхан яг гялгар утанд яг зөв хуваарлдаг бол нөгөө монголчууд ярга шүү дээ жижиг утанд тэгэл жоохон хоолны махаар хийгээл яг тэр чинь хэвээрэл гэсэн. Тэр чинь бол зөв. Гэхдээ яг нөгөө нэг цаасан утанд гол нэг картон цайрцаг ч юм уу тэгж хийвэл нөгөө махны яг шин чанар нь одоо яг тэр чигээр л хадгалагдана гэсэн үг байна. Тэгэхээр ер нь бол фреш байдлаар одоо богино хугацаанд тий 3 сар
2 сар, 1 сар хүртэлх хугацаа, нэг үсрээл 1 сар ч гэх юм уу. Хүртэлх хугацаанд вакуумцсан одоо тэр пакэжлсэн баг шүү дээ. Тэг. Тэр бол зүгээр. Гэхдээ вакуумдахтаа зүгээр энгийн вакуумаар вакуумдах юм бол тэр чинь нөгөө хүүтэн орчинд байлаа гэсэн мууд чинь амархан мууд чинь. Тэгэхээр хөргөч. Вакуумд тэр халуун уураар буудсан тэр одоо буудаж вакуумдсан мах бол энгийн хөргөгчөнд ингээд байгаа л байна. Шинэ шүүсээ алдахгүй бол нэрэл байгаа. Зүгээр энгийн вакуумаар вакуумчлахэр бол тийм биш байх юм байна. Тэгэхээр нөгөө үйлдвэрийн аргаар ингээ вакуумж байгаа мах чинь бол шинэ байдлаа хадгалагдаад байж байгаа. Тийм учраас үйлдвэрүүд яг вакуумдаа цаасаа арцсан тэгэл хөргөгчн дотроо ингээд нөгөө кул рум дотроо ингээд хийгээл явдаг. Тэндээс нь аваад нөгөө махны дэлгүүрүүд аваад хэрэглээнд оруулаад үйлдвэрүүд хэрэглээнд оруулаад ингээд явж байгаа. Тэгэхээр хадгалалтын горим зөрчихгүй бол ямар ч асуудалгүй яг тэр хийсэн хугацаанд бол fresher байж чадах нь шүү дээ. Тий, 2 жил, 3 жил болсон хөлтөөгөөр 2 жил, 3 жил болсон махнууд байгаа л. Тэр том үйлдвэрүүд биш үү? Тэгэхээр хадгалалтаа байна тий. Тэгэхээр зүгээр уутанд хийгээд хөлтөөгөөл адилхан порцуулал хатаал дуусах юм байна. Тэгэхээр бас тэгээд тэр нөгөө нэг бүүчрүүд чинь махны газрууд чинь ийм сайхан цаасан ийм томоо ийм цаасанд ороод махнуудыг өгдөг нь бас учиртай юм байна шүү. Уутанд хийн тэгэнгүүтээ хурн ингээд бас нэг ийм цаасан том цаасан картон цаас шиг тийм ороод өгдөн штэ. Тий. Тэгээд одоо эн чинь Австрал чинь үхрээ мах, хоньны мах эдгээр чинь бүгд экспортод гарч байгаа шүү дээ. Экспортод гарахад чинь далайн тээврээр дороо хийж доотлол 3 сар явж байгаа шүү дээ. Зөв. Тэгэхээр далайн тээврийн тэр доотлол 3 сар явж байгаа тээвэрлэлтийн аяыг даах хэмжээнд л одоо энэ хадгалалтын технологи стандарт хэрэгжиж явж байгаа л гэсэн үг байна. Тэг бас нэг юм байна уу? Супермаркетад зарж байгаа за татсан махтай минс нэлээд улаантай байдаг тийм үү? Буучраас яг ингээ fresher авж байгаа нь бол нэлээд бор туяатай. Одоо яг зүгээр юу л дээ би зүгээр ингэж л зүгээр хар төрөөд байдгийн. Супермаркетад байгаа минтийг авахд за нэг тий тэр ингээ байж лэн таны ил дээр ингээ байж лэн. Харин буучраас авсан татсан мах бол хурдан мууддаг. Яагаад тэгэхээр би зүгээр бодож байгаа нь дотор нь тухайн татсан маханд том үйлдвэрүүд бол муудахгүй ч байдаг юм уу нэг тим юм хийдэг үү. Тийм учраас их улаан өнгөтэй тэгээ яг ингээ гоё фрешээр харагдаад байгаад байдаг. Буучраас авсан шинэхэн минт болохоор ингээ жоохон 2 хоног тий ингээ жоохон өнгөний өөрчлөлт, нэг хоногын өнгөний өөрчлөгдөх ч юм уу. Яагаад тэгэхээр тэр нь яг фрешээр байгаа ямар нэгэн холц ороогүй гэж ойлгож байгаа. Тэр ер нь хэр зөв вэ? Би зөв бодож байна. Тэгэхээр чи зөв л бодож байна шүү дээ. Тэгээ энэ том үйлдвэрүүд бол тийм юм хийдэггүй гэх юм байхгүй шүү дээ. Хийж л байгаа. Удаан яг одоо чинь мэдээж хүний эрүүл мэндэд тийм хоргүй нөлөөгүй юм хийжтэй. Жишээ нь одоо гурил мөрлөнд хийдэг хүнсний будагнууд шүү дээ. Тийм тэрэн шиг. Тэгээ хүнсний будаг чинь ихэд хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй ч гэсэн одоо гурилын бүтээгдэхүүнүүд хэрэглэгдэл явж идэг шүү дээ. Тийм. Гэтэл маханд бол одоо тиймэрхүү хэмжээний яг тийм будаг байдаг гэж бол би хэлж мэдэхгүй. Ер нь бол нэг тиймэрхүү байдлаар хадгалалтын хугацааг зорилгоор ямар нэгэн орц эднэр оруулдаггүй бол оруулдаг зарим нэг үйлдвэрүүд бол зарим хийсэн дээр эднэр оруулж л байдаг. Гэтэ тэр нь тийм хүний эрүүл мэндэд хортой янз бүр юм бол байхгүй тийм. Гэхдээ тэр нэг өөрсдийнхөө үйлдвэрийн бизнесийн нэр хүн дээр энэ чинь тавьжлаад зах зээлд өрсөлдөж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр өөрсдөө одоо унгаачихаар юм бол мэдээж хийхгүй шүү дээ. Тодорхой тий. Ер нь Австрали улс чинь махан бүтээгдэхүүн гэлтгүй ер нь хүнсний эрүүл мэнд дээр ер нь маш чухалчилж маш нарийн үздэг улс штэ. Тэгээд бас саяхан бас Монголд жоохон эвгүй мэдээ бас явж байна л да. Тэг маханд бас тий бас ямар бодис бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд муугар нөлөөлөх бодис бүтээгдэхүүнүүд хийсэн байна эдэргээд үндэстэй ч юм уу үндэсгүй ч юм уу тийм мэдээлүүд бас явж байсан. Тэгэл бас тий манай Монгол бас уул нь ялангуяа махныхаа эрүүл мэнд
Хүнсний эрүүл мэнд дээр аягүй сайн анхаарах хэрэгтэй байгаа юм шиг санагцсан. Ялангуяа махсаг монголчуудад бол махан л эрүүл байх хэрэгтэй юм болов уу гэж илүү аягүй бодогцсон. Тэр үнэ. Одоо ингээд Австрал би одоо ингээд махны бизнест ороод ингээд 6 жил явж байгаа. Энэ цаг хугацаанд үйлдвэртч би ажиллаж байгаа, жижиглэн дээр ч ажиллаж байна, тээвэрлэлт дээр ч ажиллаж байна. Ажиллаж байгаа. Гэтэл энэ үйлдвэрлэлт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт бүгдэнд нь яг нэг зэрэг, нэг ижил стандарт үйлчилж байгаа. Тэгэхээр одоо анх ингээд махыг ингээд нядалгаанд оруулж байгаа цагаас ахуулаад процесс нь одоо нэмэх 16-аас доош хэмээх хүүхэнд явагдаж байгаа. Тэгээд процесс тэгж явагдаад хадгалалт бол нэмэх 5 градусаас доош 0 градусын хооронд явагдаж байгаа хөргөлтүүд. Тэндээс доош өндөр гүн хөлдөх одоо тэр стандарт нь хасах 20 дээр явж байгаа. Тэгэхээр энэ стандарт норм гормыг одоо би бол энэ чинь махны дэлгүүр ажилтуулдаг би өөрийн компани нэр дээр энэ тийм лайсенстай. Тэгэхээр миний лайсенсын дээр одоо энэ чинь энэ гормыг зөрчиж болохгүй шүү дээ. Энэ гормыг зөрчил миний лайсенс байхгүй болчих учраас би энэ бизнесээ алдна гэсэн. Тэгэхээр би энэ стандартыг яг л барихаас өөр надад ямар сонголт байхгүй. Тэгэхээр одоо яг надтай адилхан ингээ бүх бизнес эрхэлж байгаа энэ махны бизнес эрхэлж байгаа үйлдвэр аж ахуйн нэгж тээвэрлэлт хийж байгаа бүх хүмүүс энэ стандартыг барьж байгаа. Миний хувьд бас яг миний тээвэрлэлт гэж чинь хөлдөгчтэй машинтай явж байгаа. Хөргөлтөнд явж байгаа манай машин гэхэд чинь нэмэх 2-оос 1 градусын хооронд хөргөлттэй. Энэ тийм машин, автомашин одоо энэ хөргөлтөнд явж байгаа айлуудын хөргөл үйлдвэр усад аж ахуйн нэгж хөргөлтөнд явж байгаа. Тэгэхээр одоо бүх энэ meat industry-д бизнес эрхэлж байгаа бүх бизнес эрхлэгчид энэ стандартыг бол бүгд хатуу баримталдаг. Тийм болохоор одоо эрүүл ахуйн чанар тэр ямар нэгэн одоо технологийн горим алдахгүй байх үндсэн суурь болж өгч байгаа. Тэгэхээр Монголд болохоор одоо яг энэ стандарт гэдэг юм бүгд яг зөв хэвшүүлээд ингээд хийгээд явах юм бол эн чинь өөрөө эцсийн бүтээгдэхүүн чинь өөрөө ямар ч асуудалгүй гараад ирнэ л дээ. Гэтэл Монголд болохоор чинь одоо хэн ч хамаагүй махны аж ахуй эрхэлж штэ одоо хүнсний мах бэлтгэж байна. Би нэг сүүлд мэдээллээс уншиж байхад Монгол улс 749 мянган тонн мах хэрэглэдгийн 21 оных нь гэж байна. Хэрэглэдгийн 2% нь үйлдвэрийн аргаар бэлтгэгдсэн байна гэсэн тийм статистик байна. Тэгэхээр одоо эн чи юу гэсэн үг вэ гэвэл хүмүүс гар аргаараа бэлтгэж байна гэдэг чинь тэр хэмжээгээр тэр эрүүл ахуйн эрсдэл байна л гэсэн. Тийм. Одоо хэн гаргаад байгаа, яаж гаргаад байгаа, ямар нөхцөлд гаргаад байгаа, тэгээ яаж тээвэрлээд байгаа. Тэгээ яагаад одоо яаж одоо хүнсний дэлгүүр дээр ирээд бид нар ямар байдал нөхцөл байдалд худалдаж авч байгаа вэ гэдэг чинь өөрөө айгүй том асуудал байхгүй. Тэгээ одоо та нар бид нар бүгдээрээ л мэдэн шүү дээ. Дэнжин мянган зах гэхэд лангуун гэхэд одоо лангуун бол хөргөлт байхгүй лангуун шүү дээ. Гэтэл тэр хөргөлт байхгүй нэмэх 5 хэмээс дээш хэмэнд 2 цагаас дээш билүүд хугацаа болонгод махан дотор нян үржиж идэг. Тэгж үздэг бактери үүсчихдээ. Тэгэхээр эдгээр чи энийгээ бүгд мэддэг учраас бийж тэр манай үйлдвэрлэгч нар тэр бүх л энэ системд ажиллаж байгаа хүмүүс бүгд энэ стандартыг чанга барьдаг. Тэгээд одоо биний газраас жишээ нь би одоо энэ чинээс өөрхөн дэлгүүрээс нэг үйлдвэрлэлөө хөргөлт хийх боллоо гэхэд би энэ хөлдөгчтэй машинаа асаагаад үйлдвэр дээр хүлээлгэж өгөхөд үйлдвэр над дээрээс яг нөгөө мах руу чинь нөгөө температуртай зүү зоогоод тэгээд миний тэр хүргэж өгсөн махны хэмийг үзээд хүлээж авдаг байхгүй. Тийм тэгэхээр би одоо энэ чинээс хүргэж явахдаа яг жишээ нь одоо нэг дулаахан амар халуунд ингээд хүргээ явж байгаад очих юм бол тэр мах руу чинь ингээд зоохот 10 хэдэн градус дээр гараад ирэх юм бол тэр үйлдэл хүлээж авахгүй байхгүй. Ингээд би нэгсэндээ дунд нь өөрийнх нь гормын алдаагаас болоод би өөрөө тэрийг хааж борлуулж чадахгүй л гэсэн асуудал үүсэж байгаа.
Тэгэхээр энэ стандарт бол маш чухал. Тэгээд дээрэс нь одоо тэр Монголд ч нь бол яг энэ боловсруулалт, үйлдвэрлэлт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын яг энэ шат амжилга болгон дээр нөгөө нэг тийм тодорхой хяналт байхгүй болохоор бүх юм нь эрүүл гэж үзэх одоо ямар ч хэцүү шүү дээ. Ийм газраас тэгээд экспортод мах авна гэдэг нөгөө авч байгаа улс орнуудын асар өндөр эрсдэлтэй л байна. Тэгэхээр чи бид тэр ингээ махаа борлуулна гэж яриад байдаг. Гэтэл хэдэн сая мал яриад байдаг. Яг мал нь одоо эрүүл үгүй юу? Яг үйлдвэрлэлт нь яг эрүүл үгүй юу гэдэг чинь өөр амар том асуудалтай л байгаа байхгүй. Энэ чинь бол одоо жишээ нь тэр ядалгааны газар чинь бас ялгаа авахгүй ядалгаж байгаа малын дээр чинь дандаа шинжилгээтэй л орж ирж байгаа. Тэгжиж одоо ядалгаанд ороод тэгээд нөгөө үйлдвэрлэлтийнхаа баталгааг бас лайсенстай учраас тэр баталгаагаараа бид нэр лайсенс одоо сертификатуудаа өгдөг байхгүй махны дэлгүүрүүдэд хаалал юм уу эсвэл зүгээр энгийн аргаар юм уу ямар үйлдвэрийн ингээд сертификатууд нэрнэ. А бид нэр л болохоор лайсенсныхаа сертификатыг бас нөгөө үйлдвэрүүдэд өгжиж маха бөөнөр нь одоо нөгөө яг борлуулалтын үнээр авдаг байхгүй. Тэгэхээр чи дотроо их ялгаатай энэ одоо meat industry зарим нь meat industry төрчин одоо юу гэдэг лээ Unition гэж байгууллагууд шүү дээ. Байгууллагууд. Холбоо гэх юм уу тий. Unions Unions тэд нар чинь бол одоо энэ inspection хийж энэ хяналтыг тавьдаг байхгүй. Тэгэхээр тэд нар чинь одоо жишээ нь ингээд эргэж байгаагаа мэдэгдэж ирнэ. Тэрнээс ш одоо шууд ирээл юугаа хаалгууд илгээл ингээд хамаг юм шалгаад байхгүй тий. Цагаа эхлээд бүглээд тэгээд ирээд манай дээр ирээд тэгээд энэ доторх бүх юмнуудыг үзээд тэтгэлээ тэгээ явсны дараа миний лайсенсыг сунгах уу сунгахгүй юу гэдгээ надад мэйл хийгээл гэсэн. Тэгэхээр яг ийм байдлаар одоо явагддаг болохоор Монголд ч гэсэн одоо яг үнэхээр яг ингээд маха өндөр үнээр борлуулъя яг хүлээн зөвшөөрөгдсөн орнуудад борлуулъя гэж л одоо бид нар монголчууд бид нар үзэх юм бол иймэрхүү одоо нэгдмэл стандарт системийг бий болгож ижил эн чинь өөрөө буцаад нөгөө талдаа баталгаа болж өгөх юм л боломжтой зүйл гэж би боддог шүү дээ. Харин яг тантай ярихаас өмнөх нь л яг тийм Монголын махны асуудал дээр бас нэлээд том асуудлууд үүсээд ингээд байгаа мэдээг уншаад айгуул хэцүү санагдчихсэн л та. Тэгээ тантай бас энэ талаараас ярилцээ таны бодлыг бас сонсъё гэж бодсон. Ашгүй тань асуулаа. Та тэгэхээр сая маха худалдаалах маха үйлдвэрээс авдаг гэсэн. Тэгэхээр мэдээж фармеруудаас бол та бол авахгүйгээр фармерууд нь үйлдвэртээ өгөөд үйлдвэрээс нь та авдаг болж таарч гинэ үү те татаа бол та. Тийм. Гэхдээ эн чинь бас дотроо энэ систем дотор чинь ингээд бас тэр union байгууллага дотроо хэлсэд орчихсон тийм махны бөөний ангилан савлдаг үйлдвэрүүд байдаг байхгүй. Тэгэхээр тэр гишүүнчлэлтэй тэр байгууллагууд чинь фермеруугаа одоо онлайнаар холбогдоод одоо сонголтоо хийдэг байхгүй. За энэ өхрийг би авнаа гэдэг. Нөгөөх нь яг ингээд чихэндээ эмтээ өхрүүд нь шүү дээ. Тэрийг шууд онлайнаар ингээд тэдэн амир гэдээ заагаад тэгээд нөгөөх нь ингээд оронгууд цаашаа нядалгааны процесс руу ороод нядалгааны зардлууд нь хасагдаад тэгэл нөгөө үйлдвэр дээр хүрээд ирнэ. Өөрөөр хэлбэл фарм одоо үйлдвэрлэгч хоёр шууд холбогдчихж байгаа байхгүй. Дунд нь ажлынхаа зардлаа хийгээл ингээд өөрсдөө бас auction гэж байгаа. Одоо мал худалдаалдаг тийм дуудлага худалдааны газар онлайн худалдаа байдаг. Бас тийшээ ингээд ирсэж ороод бас ингээд хинчнээс өөрсдийнхээ хэрэгцээний зүйлсүүдийг ингээд бас хямдхан авч болно. Гэхдээ яг махны хувьд бол дэлгүүрүүдийн хувьд бол мэдээж ашигтай хурдан түргэн борлуулалт хийх нь чухал. Тэрнээс биш яг хямдхан үнийг хараад тэгээ ажиллагаа ихтэй юмыг харах юм бол эцсийн бүлэгтээ нөгөө нэг үйлдвэрүүдээс авж байгаатай ямар ч чанарын ялгаа гарахгүй. Хаягдлыг гарна. Зардал чирэглэхтэй тэгэхээр чинь ерөнхийдөө бол махны дэлгүүрүүд бол голцоо ерөөсөө тийм байдлаар үйлдвэрүүдтэйгээ гэрээтэй тэрүүгээрээ яваад явж байгаа. Харин үнийн сонголтод үйлдвэрүүд чинь зарим нь
зарим нэр төрөл дээр өндөр үнэтэй, зарим нэр төрөл дээр арай хямдхан гэж хоёр хэдэн үйлдвэр чинь хоорондоо арай өөр үнийн зөрүүтэй байхад чинь тэрэн дотроос миний хэрэглээнийх нь аль нь над дээр аль нь илүү энэ үнээр борлогдох боломжтой гэдгээд ингэ сонгож аваад ордерээ хийгээл өглөө деливерээр ингээд авчиад ийм л процесс явуулчихдаг. Тийм байна. За тийм ээ. Тэгэхээр та Сиднейд байгаа. Сиднейд дэх монголчууд маань ер нь ямар төрлийн мах илүү худалдан авч байна? Хонь уу, өхөр үү? Яг бас хонь өхөр болоо те яг гуйны мах нь илүү байна уу? Яг ямар төрлийн мах илүү худалдан авалт хийж байна? Сиднейд ч одоо манай Сиднейгийн монголчууд одоо бүгдийг нь бол би мэдэхгүй шүү дээ тий. Тийм ээ тий. Над дээр үйлчлүүлж байгаа одоо над дээрээс үйлчлүүлж байгаа хүмүүс маань бол ерөнхийдөө гуйны махыг хонь голчилж авдаг. Үхрийн. Үхрийн. Ер нь голчлон бол үхрийн мах хэрэглэдэг манайхан ч. За. Сайн. Юу бол хонь бол бас их хэрэглэнэ. За бусад төрлийн махыг бол ер нь бол баг хэрэглэхгүй шахав. Тийм. Ер нь тэгэхээр бас. Монголчуудаас гадна бас мэдээж та түрүү хэллээ штэ гадныхан их байдаг. Гадныхан бас их танаар өөрчлөлнө. Одоо ялангуяа энэ махны дэлгүүрээр нь. Тэглүү яг одоо Пакистанчууд байна, Индхэгчүүд, Арлынхан, за тэгээ Арабууд, Туркууд эдгээр миний үйлчлүүлэгч нар байгаа байхгүй. Тэгээ миний махны дэлгүүр бол хаалал махны дэлгүүр. Хаалал мах борлуулдаг дэлгүүр. Өөрөөр хэлбэл одоо яг муслим шашинтай хүмүүс ер нь бол голчлон үйлчлүүлдэг гэсэн. I see. Тийм учраас би бол гахаа мах зардаггүй гэсэн. Хэрэглээ бол одоо манай монголчууд бол хонь үхэр их хэрэглэдэг бол за одоо араб гаралтай хүмүүс бол ерөнхийдөө голцоо хонь их хэрэглэдэг. За тэгээд энэ Индхэг энэ халуун орны Индхэгийн бүс нутгийн хүмүүс болохоор голцоо ямаа хэрэглэдэг. Ямааны мах гэвэл яагаад гэвэл нөгөө өөхгүй. Холцлын бастай. Тийм учраас их өндөр хэрэглээтэй гэдэг. Үний хувьд ер нь хонь ямаа хоёрын аль нь илүү үнэтэй зарагдаж байна? Хонь ямаа нь ерөнхийдөө ойролцоо. Ер нь өндөр үнэтэй зарагдана. Одоо ер нь коронавигийн өмнөх үеэс бол одоо нэг дахин өсчихлээ шүү дээ махны үнэ. Одоо миний мэдхийн. Одоо зөвхөн над дээр борлуулалт. Коронавигоос өмнө зарж исэн борлуулалтын үнэ одоо борлуулж байгаа үнэ чинь нэг дахин шахуу нэмэгдчихэд байгаа. Харин хэдээд өвхөө одоо бүр хаасайгүй манай Монголд байгаа хүмүүс лаа. Одоо Монголд хамгийн өсөөд байна. Монголын бензин, дизель өсөөд байна. Монголын хүнс өсөөд байна. Энд ч гэсэн ялгаа байхгүй. Одоо өнөөдөр хэдэл би дэлгүүр ороход мах худалдан мах чи ер нь хамгийн үнэтэй зүйл. Мах худалдаж аваагүй байхад аль хэзээ $100 гараал авчиж байгаа байхгүй. Тэгтэл өмнө нь за тэгээ 100 дотор болдог байсан бол аль хэзээ 100 аваад гарцсан. Юу илээ гэж эргээл харангууд чинь нэрэл бүх юмных нь үнэ нь ингээд айгүй өссөн байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө мөнгө бол бас энд бас мөнгө биш болчоод байна. Одоо ялангуяа махны үнэ бол амар бас өндөр болсон байгаа. Одоо ингээд энэ бизнест гаргаж байгаа зардал чинь өөрөөр хэлбэл би бизнест урд нь за $100 хэрэглээний $100 бензин шатхуун зарцуулаад за тэгээ ажлын зардал ингээл янз бүрийн сервис үйлчилгээнүүд нэг $100 гэл ингээл $200 зардал гарч ирсэн бол одоо коронавигийн дараа $200 болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ одоо би дэлгүүртээ ороод ирэнгүүт энэ зардал чинь дахиад өсчихөж байгаа. Тийм шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөө буцаагаад миний борлуулалтын дээр нөлөөлж ирэнгүүт яалтж байхгүй минийх нөгөө зардлуудаа шингээж нэмэгдэн дээрээс нь үйлдвэрүүд чинь бас зардлаа нэмэгдүүлээд ороод ирж байгаа. Ингээл юмны чинь үнэ ингээд сугсж байгаа. Сугсвал тий. Ялангуяа энэ дизель айгүй хэтэрхий үнэтэй байна. Тэгээ хоёр дахин бензин нь бол арай гайгүй ирнэ. Тэгээд дизелийн үнэ бол арай л үнэтэй. Бүх тээврийг хийдэг дизелийн ханшуул айгүй өндөр үнэтэй байгаа нь айгүй нөлөөлж байгаа хэл та. За тийм байна. Хоёлаа нэлээд жоохон асуудлууд дээр ярьж жоохон стрессээ тайлбарлаа гэх. За ер нь манай энэ Мельбурнд байгаа монголчууд маань за тэгээд нэг баяр наадам болох үед за нэг хонь гаргаад тэг нэг гидс дотор идээд нэг шиншил ууя гээл
эндхийн фармеруудыг ингээл гамч хүйгээс ч юм уу ингээл олоод ингээл тэгэл нөгөө хонио бас амьдаар нь авахын тулд бас тэр чин шууд бид нэр ингээд наад хоний чи алаад ингээд идэх гэж байгаамаа гэж бас хэлж чадахгүй. Тэд нар чинь бас тэ хашлахтай юм чиргүүл чиргүүлтэй ирж авч гэдэг юм аюулгүй тээвэрлэх талаасаас тэг гэдэг ч юм уу. Нэг тэг хонийг бас тэ авчаад бас дараа нь тэгээ за тухайн хоноо тэгээ авлаа. За тэгээд тэр хоноо авчууд бас хинээр төхөөрүүлэх үү, хаана төхөөрөх үү гэж бас том асуудал гарч ирдэг л дээ. Гарч ирж исэн л да. Тэгэхээр танай үйлчлэгээнд магадгүй энэ хон төхөөрж өгдөг ч юм уу, тэг ингээд тийм үйлчлэг ер нь байдаг болов байх боломж ер нь байдаг болов энэ зөвөр хөгжөлтэй маркаар бас танаас асууя гэж бодоод. Үгүй яагаад тийм үйлчлэгээ байж болохгүй гэж байлгаж болно шүү дээ. Тэгээ мэдээж бизнесийн ч мөнгөний ашигын төлөөлөл чинь байлгах болохгүй юм бол байна. Айгүй хэцүү юм билээ. Тэгээд за би өмнө нь хонь гаргаж байгаа. Гэхдээ яг туршаад үзээлдэг гэхэр чи хүн чинь айгүй санагддаг юм байлээ. Тэр тухайн хоньны чинь бас тэгэл энэ чи чадахгүй нэр бас ингээл бас удаан бас тэр амтны чинь тарчлаачмааргүй байдаг. Тэгэл айгүй ингээл хэцүүлээд юм байлээ. Ялангуяа энэ саяхан болсон үйл явдал дээр бол Мельбурнд байгаа хүнд бол хоньга төхөөрөх хүн бол ховор идэм үү бид нар болохгүйсэн юм уу эсвэл асуудлууд их гарч ирсэн л дээ. Тэгээд бас тиймэрхүү үйлчлэгээ бас та үйлчлэгэн дээр нэмэх юм бол яг манай Сиднейд байдаг монголчууд маань ямар гэдэг яадаг ингээл бүгд гаргацдаг залуучууд байдаг бол одоо зөөр хэрэг юм л та. Тэгээ одоо эн чинь ганцхан монголчууд ч биш одоо босод бүх орныхонд л яг энэ бэрхшээл байгаа байхгүй. Тийм үү. Тийм шүү дээ. Одоо сая би ямар тийм адууг ингээд энэ юунууд арлынхан болохоор адууг болохоор 10 хэдэн гэрүүл нийлж жагаад нэг адуу хуваагаад авчдаг ч гэдэг юм уу те. Тэгэл өөртөө нэг газар ингээд хашаа олж байгаа бол тэр нь батраад. Манайхан монголчууд ч бол одоо юунаас энэ Сиднейгээс жоохон гадагшхнаа гараад бас хонь худалдаж аваад тийм газар дээр нь төхөөрөөл тэгэл өөртөө хаяг зохицуулаад тэгэл хийдэг баггүй. Гэтэл Афганистанчууд байна, Туркууд байна, Арабууд байна. Бүгдээрээ л яг ийм л амьдралаар явж байгаа. Яагаад гэвэл зарим нь одоо улс орон бүрний үндэстэн бүрний өөрсдийн гэсэн ёс заншил байна шүү дээ. Итгэдэггүй асуудлууд байна. Гэтэл зарим одоо араб хүмүүс бол хаалал махандаа итгэдэггүй ч гэдэг юм уу те. Тэгээд заавал өөрөө гараараа хаалал хийж одоо хэрэглэнч гэдэг юм уу тийм үзэл бодолтой хүмүүс байна. Тэр нар чинь бол ялгаа байхгүй. Тэгээд хөдөө очиод нөгөө хаалалаа хийгээл авч байгаа шүү дээ. Авчил байдаг. Тиймэрхүү үзэл. Манай монголчууд маань л одоо энэ австралчуудын нүдийг орой дээр гаргаад одоо хоног зүгээр л дөрөвчнөөс нь дээш харуулаад төхөөрөл ингээл хүн айлгаад идэг үйлк хийдийн байх гэж бодоод байсан. Тэгвэл та бас олон улсын хүмүүстэй бас үйлчлүүлэгч нартай батгаар бас тиймэрхүү зүйлүүд байдаг юм байна л да тий. Тэгэлгүй яг одоо би чинь Австрали компанид ажиллаж ирсэн Солонгос, Хятад тэгээд энэ тэгэхээр Араб гэх энэ компаниудад олон газар ажиллаж бүгдээрээ л ялгаа авахгүй нэг бэрхшээл нэгтэл хүмүүс байгаа чинь тийм. Бас л нэг тэгэл шинэ яг өөрсдийнхээ зовлон жаргалыг яаж шийдвэрлэж ийн гэж бас ялгаа авахгүй үндэстэй юм болохоор бүгдээрээ уламжлалаа баримтсан тийм л хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр чинь ялгаа авахгүй хоол хүнсэн дэр ч гэсэн бүгд яг өөрсдийнхээ уламжлалын дагуу хэрэглэж боловсруулж аргалахыг л одоо хичээгээл тэгж л явж байна. Тэгэхээр бол ганцхан манайхан бол тийм ч ядаг алдсан эсвэл одоо янз бүр болсон зүйл биш. Одоо тавьчих. Өөрөөр хэлбэл Вьетнамчууд чинь хэд нохооныхаа махыг ингээл боочглол явах гэж явдаг шүү дээ. Нэг даавгаар боогод зараад л гээд бүгд шүү дээ нохоо мах. Солонгосод бас нохооны мах иддэг гэсэн ер нь яа тийм бодлоо авч иддэг юм байна. Гэтэ яг ферм дээр тэжээсэн нохоо л байлгүй дээ. Яа тийм бэ? Мэдээч тэр чинь одоо яг талаа бодох юм бол яг тийм л байж таа. Зүгээр годомжинд нохоо. Годомжны нөгөө манайхны годомжны нохоо барьж аваад нэг чүрийсэн нохоонууд чинь бас байгаа байхгүй лгүй. За хоёлаа чи нийлээ хөгжлөл юм ярьчлаа. За Австралийн зарим буучрууд жишээ нь хоньны сонгон хүзүүг ингээл нугасаар нь утааш нь ингээд таллаал хуваачсан
харагддгийн. Тэгэл харахад ингээл ёо нэг сайхан тэг хайрын ингээ бүтнээр нь байвал тэгэл харж л байдгийн. Тэгэл энд бол бас хонийг ингээл залуу жоохонд нь тий одоо нялх байхад нь махан зөөлхөн байхад нь ялгаанд оруулдаг. Тэгээд тэр нь одоо ямар сайндаа ламп буюу одоо хурны мах гэх үедээ тэгэл надад бол арай нэг хэрцгий юм шиг санагддгийн. Тэгээд манай монголчууд бол ер нь хизээч тэгж нялхмал да тий төхөөрдгүү дандаа бас нас бид гүйцээд гүйцсэн хонио махаа иддэг штэ. Тэгэхээр бас хэрэв мах нь хатуу байвал яг мэдээж ойлгож байна ламп мэдээж нялхантны мах зөөлхөн байж болно. Гэхдээ хатуу махыг битүү чанагчин ч юм уу slow cooker ч юм уу тий удаа чанагчинд хийгээ зөөлөөд бас идэж болох тийм боломж байгаа байхгүй. Та ер нь энэний талаар юу гэж боддөг? Би энийг айгүй жоохон эмзэглээд байдаг болохоор эндхийн ингээл хоньны мах харахаар хариугүй жоохон ингээд яснуудын хэмжээ нэг хөөрхөн жоохон юмнууд харагддаг байхгүй. Тэгэл өрөвдөл айгүй юуг л харагддаг. Тэгэл та ер нь энэний талаар юу гэж боддог? Энэ ер нь зөв юм уу? Эсвэл манайхан шиг бас насны хүрснийхэн дараа нь бас ингээд нядалгаанд оруулах хэрэгтэй ёстой жоохтой байвал дээр юм уу? Та юу гэж бодож байна? Одоо ингэ штэ. Одоо жишээ нэг малыг одоо нас бий гүйцэх гэхэд 5 жил болно тий 4 жил 5 жил болно. Гэтэл 4-5 жил тэр малыг тижээхэд 4-5 жилийн зардал гарна. Тийм биз? Гэтэл 2 жил болгоо сайн үйлдвэрийн махыг нэг 2 жил болгоод за нэг 170 эсвэл нэг 2 жил хөрхүүгүй болгоод нядалгаанд орох жоох нь ашигтай юу гэхээр мэдээж сайн үйлдвэрийн мах, сайн үйлдвэрийн хонь аваад нэг жил өсгөөл нядалгаанд оруулсан илүү ашигтай мөнгөнд эргэлдэн шүү дээ. Тэгэхээр мах үйлдвэрлэж байгаа салбарын бол энэ дээр бол мэдээж ерөөсөө маш түргэн нэг шүтлэн хөрнөг үйл одоо ер нь монголоор бол шүтлэн хөрнөг үйл нядалгаанд орж байгаа байхгүй. Миний харж байгаа шүү дээ. Үхэрч гэсэн ялгаа байхгүй. За нэг шүтлэн гаргаал ч юм уу. Гэтэл эргээд нөгөө талдаа бодох юм бол бас нөгөө яг үйлдвэрлэгч тал дээр бол чинь ашигтай байхгүй. Тэгээ олон жил мал түжээж одоо өөртөө зоохохгүй 2 жил болгоод тэгээд нядалгаанд оруулж байгаа юм. Тэгэхээр эдийн засаг талаа бол энэ чинь хамаагүй дээ. Тэгээд яг одоо өрөвдөж байвал одоо тэгээд 5-6 жил хатгалсан тийм. Гэхдээ яг зүгээр хэрэв за яг 2 жил гээд бодъё л доо. Гэхдээ тухайн малыг 5 жилийн дараа гэхэд тэр 2 жил болсон тэр мал маань мэдээж бие нөсөөд махных нь хэмжээ нь бас ихсэн үстэй. Би бас тэгж хараа. Үгүй тийм биш. Тийм бол биш. Арай их мах гарах юм шүү л гэж бодоод байхгүй хэрэв. Яг бизнес бол одоо нэг 2 жил болоод ирэхлээр ч махчээ өсдөг үе дээр байгаа байхгүй тий. Тэрнээс илүү тийм шүүслэг яг тэр үеийн л байгаа. За. Тэгээд нэг 4-5 жил болоод ирвэл тэр чинь хөөх юм шүүслэг нь багсаад одоо бид нар чинь одоо хөшрөөл ирэхлээр одоо ингээд арьсмаас унждаг үстэй. Бас нөгөө нөхдөд чинь гэсэн тийм л болчих шүү дээ. Би ч одоо тэгэл уулан тэгэл идчихэж байгаа хоол малаа одоо тэгэл өрөвдөж яадаг үлэн гэдгийг. Тэгтээ зүгээр лампны хувьд л айгүй өрөвдөлттэй л санагдаад байдгийн. Тэгээд тэгтээ яг мэдээж бизнесээр харах юм бол яг таны хэлдгээр 5 жил тийжээх үү 2 жил тийжээх үү 91 айхтар өсдөггүй болж одоо тэгэл 2 жил болол нядлээ дөө одоо. Яг энэ чинь одоо жишээ нь үнэ одоо ингээ сайлын үнэ шүү дээ. За ингээ сайлын өхөөлөд ингээ тугалгаа болоод ирэхлээр нядалгаанд л очиж шүү дээ. Тийм. Нядалгаанд ирж байгаа тэр нөгөө сайлын үнэ бухын мах, сайлын үнэ зэрэг тиймэрхүү одоо энэ махнууд чинь нядалгаанаар ороод ирнэ шүү дээ. Тэр чинь гэтэл одоо дахиад ялгаа байхгүй нөгөө хүнсний амар их боловсруулдаг одоо тэр махан бүтээгдэхүүнүүд тэр чинь шингээ явчихж байгаа байхгүй. Яг тэгээд нөгөө яг махандаа зориулж одоо өсгсөн малын мах чинь бол яг махныхаа зах зээл дээр бол толгой зохиол гараад ирж байгаа. Тийм байна тийм. Хэрвээ ингээд 5-6 жил болчихсон мах бол яалтж байхгүй зэрэглэл ангиллал нь буураад 4-р зэрэглэл ч юм уу эсвэл одоо бүр бухын мах руу ороод ирвэл тэгэл үн төрөхгүй мах байхгүй. Нөгөө мах болчих болно шүү дээ. Тэгэхээр чинь яг нөгөө зах зээл өндөр хөгжсөн орн болохоор чи хөөрхий тэгэл бүх юм л яг л
нөгөө нэг өндөр хөгжлийн дагуу л байгаа байхгүй. Тийм. Тэгээ одоо Монголд чинь манай малчид чинь бол одоо хөрх юм ингээл малаа тижгээл яваад байгаа шүү дээ тий. Тэгээд эсвэл малаа хариулаад бөгөөд байгаа. тэр нэг хатан хөрх юм тий хэдэн жил тэгэл тэрнийхээ араас гүгэл байгаа. Нөгөөх нь айгүй гоё шүүслэг үеийн өнгөрөө тэгээд одоо идэхэд хэцүүтэй болсон үе дээрээ тэгэл идчинд яваал хөрх юм ингээл. Тэр чинь махны үйлдвэрлэл гэдэг чинь өөрөө их өндөр хөгжсөн юм шиг байгаа юм чинь. Манай энэ Мельбурнд бас яг энэ махны чиглэлээр өсөж байгаа үйлдвэрийн өхөр хонь сүүний үнэ ч юм уу тэрний яг тэр ген дээр нь ажилдаг тэр эрдэм шинжилгээнд ажилдаг бас манай Монгол ихч маань байдаг. Тэгээд болгоомж маань байдаг. Тэгээд яг бас надад ингэж ярьж байсан байхгүй. За яг та яадаг гэлээ гэж тэгж яхад бол за их чинь бол за одоо энэ сайхан мах тэ биф сайхан махнуудыг чинь за яавал тэ ямар гентэй ямар байвал ямар сайн үйлдвэрээс мах сайн гарах уу ямар гентэй байвал сүү их гарах уу гэдэг дээр чи их чинь ажилт юм а гэж ярьж байсан. Тийм сайхан бас мундаг хүн бас энэ Мельбурнд амьдардаг шүү. Тэгээ бас яг боломжтой олдвол бас тэр хүнийг бас урьж оруулнаас. Ер нь гэхдээ яг подкаст нь маань орохгүй байх магадлалтай. Гэхдээ яг дахиад асуугаад үзнэ. Тийм яриа эсвэл бас их сонирн байх. Тэгэхээр яг бүтээрийн яриа усаар агаад яг тэр хүний маань илүү сайн бодогдууллаа л да. Ер нь бол одоо яг танай амьдарч байгаа Мельбурн одоо Виктория мужид чинь бол мах нь бол өндөр үнэтэй шүү дээ. Илүү өндөр ханштай. Илүү өндөр амттай, илүү гоё, илүү бест байхгүй. Мельбурних Тасманиагийн энэ махан бүтээгдэхүүн жимс гэн эдгээр чинь чанарын хувьд бол өндөр зэрэгэлд байгаа явчихдаг байхгүй. Айгүй өндөр. Тийм учраас одоо би болохоор нөгөө энэ борлуулдаг махаа болохоор Мельбурнээс авдаг байхгүй юу? За. Тэгээ энэ миний борлуулж байгаа мах болохоор Мельбурнээс ирдэг. Мельбурнээс тэр манай үйлдвэр дээр ирээд үйлдвэрээс нь би одоо жижиглүүлээд одоо нэгэсэнд авдаг байхгүй. Жижиглүүл савлуулаад захиалгаа жиж. Тийм. Тэгэхээр Мельбурний тэгэнгүүт манай монголчууд ч нь бол махны хамт сайн мэддэг болохоор яг ингээд миний хэрвээ ингээд зарим үед ингээд сапплайерууд ингээд өөрчлөлтөн гол мэддэг байхгүй. Энэ биш байх шүү, тэр биш байх шүү. Тэгвэл яалтж яахгүй тэр энэ дээр тийм байт юм байна л гэж. Та тэгвэл баг Мельбурнд ирээд буучрахаа махныхаа дэдгүүрийг нэмэр юм байна да. Тэгээд илүү зарлах ямар юм байна. Маргааш. Тэгэхээр манайхан сонсноо одоо энэ подкаст маань ер нь YouTube дээр тавьчихад нь бас Adelaide, Sydney, Melbourne, Brisbane байгаа бүх монголчуудын маань группүүд дээр бас шеэрлэгддэг болохоор та бүгд маань сонсож байна уу? Melbourne, Tasman, мах, ногоо, жимс сайтай газар гэдгийг сая батлаад хэлчлээ. Тэгэхээр Melbourne-д ирж аялцгаагаараа амьдарцгаагаараа гэж бас уриалчих. Энэ завшаа нэг ашиг. Одоо та Melbourne ч нөгөө хүүтийн сэрүүн бүс болохоор айгуу гоё. Тиймэрхүү юмнууд нэг хамтдаа шимтдэг. Одоо нэлээс хамгийн сэрүүхэн нь бол Тасман арал байгаа. Тэгээд Мельбурн маань байдаг. Тэгээд илүү надад таалагдаад идэгин Австрали хүмүүс бол ингэдэг. За хөгшөрхөөрөө Queensland руу явж, Gold Coast руу явж амьдрнаа гэж ярьдаг байхгүй яа. Тэгэхээр үе мөчмөр нь хатахгүй, хүүтэн биш, дулаах ингээд. Тэгээд би бол Мельбурнийхээ цаг агаарт аягүй дуртай. Ямар ч гэсэн хүн нэг те 4 улирлын хувцас бол сольж өмсгөр байгаа учраас яг Монголтой маань бас төстэй юм уу да гэсэн үднээсээ бас ер нь Мельбурндээ сууршиж амьдарч байгаа нэг шалтгаан. Дараагийн асуулт нь саяхан та буучрахын газрыг нээсэн нэрээ танд маш том баяр хүргэе. Тэгээд ер нь бол Австрали бизнес эрхлэнэ гэдэг бол тийм ч бас амаргүй зүйл байгаа. Тэгэхээр танд энэ бүх бизнесээ эхлүүлэхэд, үргэлжлүүлэхэд ямар хүндрэлүүд, асуудлууд гарч байсан бэ? Мэдээж гарч байсан. Тэгэхээр энэ талаараас нэг товчхон бас хүмүүстэй бас нэг ийм хүндрэлүүд байдгийн гараад гэд бас сонирхолвол. За анхны яг бэрхшээл бол нөгөө ABN шүү дээ, Australian Business Number. Тэрнээс одоо бизнес дугаараараа ингээд
явж исэн ямиг компани дугаар болгох энэ хоёрын зөрүү надад толгой эргүүлээд байсан хэрэг. Чи бас ингээд чинь их очиртай юм билээ. Бас бизнес дугаараараа ингээд ер нь баг зэргийн мөнгөн эргэлттэй бол бизнес дугаараараа явжсэн илүү ашигтай тий татварын төлөлтмөлтөн дээр бас анхаарад ингээд арай баг татвар төлбөр ч юм өөртөө ашигтай хөлбөр ашиглаад өндөр мөнгөн дүн одоо тэр бизнес дугаараараа ингээд банкны татвар өндөрөөр эргэлдээд эхлэнгүүт татварын асуудал яригдаад тэгэнгүүт ч одоо яалтж байхгүй компани болгох юм бол ашигтай болж хувирд юм байлээ. Тийм тэгэхээр дараа нь компани болгонгууд чинь GST төлөөд GST-г татварын буцаа олголт авч байгаа байхгүй одоо нэмүртгийн татварын зарим нэр төрөлдөр бол би чинь буцаа олголт авчиж байгаа. Такс авсан. Тэгээд энэ такстай холбоотой энэ аюул олон асуудлууд, энэ супер инновашнтэй холбоотой асуудлууд. За тэгээд зарим иншүрэнсийн асуудлууд байна тий. Эднийг одоо миний хамгийн том толгойн өвчнүүд болж эхэлж байгаа. Энэ бизнест ороод бизнесээ хөгжүүлэх гэдэг ингээ яваад ирэхлээр. Тэгээд дээрэс нэг татварууд нөгөө тайлангууд эдгээр чинь айгуу тийм бас ойлгоход их бэрхшээлтэй асуудал зөндөл гарч ирж байгаа. Тэгээд яг хөө энэ анхандаа хэцүү байсан ч гэсэн одоо тэгэл нэгэнд орцсон юм чинь. Тэгэл одоо урагшаал зүтгэхээс ямар буцаж ухрахгүй шүү дээ. Тэгэл чигээрээ явал юм болгоныг нь оролдоод ойлголцоод жишээ нь манай нэгтлэн гэхэд чинь Афганистан залуу байгаа. Манай хуульч гэхэд чинь нэг энтгэр нөхөр байгаа. Тэгээд миний асуудлыг шийдэхин тулд бас л ялгаа авахгүй тэд нар ч өөрсдөө гэсэн бизнестэй шүү дээ. Тэгэл би нөгөө нэгтлэндээ мөнгөө төлөөл нөгөө хуульчтай мөнгөө төлөөл ажиллаа шийдвэрлэл ингээл явж байгаа. Тэгэхээр анх бол мэдгүй өөрөө юм болгоныг ойлгох гэж хичээгээл өөрөө юм болгоныг хийх гэж хэлснээс яг мэддэг хүнээр нь дагнуулаад би яг ийм санаатай байна. За би татвараа нэг энэ жил тэр хугацаа төлчмөр байна. Мэдээж татвар төлнө гэдэг чинь өөрөө эргээд санхүүгийн үйлчлэгээ авахд асар том суурь байхгүй. Тэгэхээр чи би татварыг бас төлөх ёстой зүйл болж хувирж байгаа байхгүй. Дараагийн одоо ингээд зээл, банкны зээл өндөр авах яг гэвэл би өндөр татвар төлсөн, өндөр орлоготой тийм байж өндөр том зээлүүдийг авах боломж үүснэ. Бас гэрээ одоо зарим газрын гэрээний ажлуудыг хийхэд тэр болгон чинь үргэлж одоо нөгөө иншүрэнс эднэр чинь үргэлж нөлөөлж идэг учраас яг энэ болгоны чинь хууль яс номынхан дагуу ингэж хийж л тэр дараагийнхаа ажлын арга зам үр таалгыг нээж байгаа байхгүй. Анхандаа бол тэрийг мэдэхгүй л байгаа шүү дээ. Татвар айл болоход баг төлчихмөр санагдаад ч гэдэг юм уу тийм. Эсвэл ямар нэг юм мөнгө илүү төлөхөөс жоохон цухтаах маягтай ингээд. Тэгэхээр эргээл нөгөө ирээдүйгийнхаа хаалгаа онгойлохгүй хөгжитэй хэвээрэл байлгаад байгаа байхгүй. Одоо би болохоор ер нь бол аль болохоор одоо ингээд хийх ёстой зүйлүүдийг хийгээд яг төлөх ёстой юм одоо төлөөд явж ирсэн бол над дээр байна. Ирээдүйд одоо ингээд нэг дахиад нэг үйл хөдлөх хөрөнгө авах гэдэг юм уу эсвэл бизнесээ өргөжүүлнэ гэхэд надад ялтж байхгүй хүсүүсийг зээл хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр тэр зээлийг авахын тулд би санхүүгийн хувьд баттай хүн байх хэрэгтэй байхгүй тийм. Тэгэхээр би одоо анхнаасаа ингээд энэ бизнесээ яг одоо төлөх ёстой тэр даатгал, татвар, цалин, эдийн супер инновашн бүгднийг ингээд төлөө зохицуулаад явахаас байхгүй. Тэгжиж дараагийнхаа хаалгыг онгойлгох юм л зүйл байна. Тэгэхээр одоо бизнес эхэлж исэн цаг үеэ бодвол одоо чинь бол бас нэг жоохон дөртөө болчиход. Анхны тэгэл бэрхшээлүүд бол мундахгүй боллоо. Тэгэл татвар, даатгал, тэгэл машины тэр стандарт тэгэл өмсөх хувцаснаас ахуулаад ингээл та. Зөндөө олон бэрхшээлээс тэгэл тэр болгоны баг багаар ингээл таваал. Тэгэл явчаа. Тийм шүү. Ер нь Австрал чи ер нь их нарийн ер нь таны ингээл мэдээллийг чи хийгээл нэг хоног дарахад таны бүх зүйлүүд гарч ирнэ. Ер нь нэг бас тий за нэг энийг нэг Монгол шиг тий энийг ингээд нэг аргалаад ингээд ингэчих юм болов гэсэн нэг тийм асуудал ах бүх юм яг л үнэн бодит тий тийм явагдах учраас
ер нь ямар нэгэн зайл ашиглаад ч байд юм уу тийм юм ер нь бол бизнес эрхэлж байгаа хүмүүст бол айгүй хэцүү хийсэн байсан ч баригдах нь хурдан байдаг ах гэж би ер нь боддөө штэ Австрали улсыг айгүй чанга тийм штэ татварт одоо танил байхгүй аюу хэцүү. Тийм юм болоод Австрали танил цагтаа байхгүй танил татвар юм байдаг байхгүй. Монголд бол одоо тэгэл ямар сандаа гадных Монголд очиж бизнес хийхэд айгүй амар байдаг. Учираас нэг хаусаа зараад очиход Монголд айгүй том бизнесийг бол босгоч чадхаар байгаа юм шиг санагдаад идэв штэ. Монголд яагаад тэгэхээр айгүй амархан юм бүтдэг. Тэгэж бас нэг Австрали хүн ярилцлага өгч ирснийг бас сонсож байгаа. Би бүр яасан ч хэцүү нэрэл тийм юм байна даа л гэж бодож ирсэн үе бас байсан шүү. Тийм. За тэгээд та гэхдээ бас стил бас өөрийнхөө хүргэлтийг бас хийсээр л байгаа үстэй. Тий хийж байгаа. Одоо над дээр 3 хүн ажиллаж байгаа. Хүргэлтэн дээр 2 Фижи гаралтай 2 хүн байгаа. Нэг Монгол залуу хүргэлт хийж байгаа. Хүргэлтээ бол хийгээд та дэлгүүр дээр онлайнаар нэг хүн ажиллаж байгаа. Манай гэр бүлийн хүмүүс ажиллаж байгаа гэх юм байна. 5 өөртөө 6 шүү. Та л өргөчгөнд одохгүй 60 ажилчтай гээл яриа сууж ах юм байна л да манай. Тийм том ажилчтай үйлдвэр болохоор. Тийм магадгүй та Сиднейд нэг байгууллаа, Мельбурнд нэг Адлайдад нэг бүстэй гэл ингээл Мельбурнээсээ дандаа өөр мужууд руу махаа яваалал ингээл. За тийм байна. Тэгэхээр та бас өөрийнхөө хаяг холбогд хуцаа бас манай сонсогч нарт бас хэлж өгөөч. Тэгээд угаасаа бас доор комментээр бас холбогдох Facebook page утас хаягийг бас доор бас оруулах болно. Та бас өөрөө бас хүмүүстээ бас хэлж өгөөч. За утас бол 0416 935 064. Энэ бол миний холбогдох гар хүчлээ дугаар. Тэгээд Facebook-ийн пэйж Facebook хаяг бол Facebook хаяг нь болохоор Сидней мах хүргэлт латинаар бичсэн байгаа. Сидней. Пэйж хуудас нь бас Сидней мах хүргэлт бас латинаар байгаа. Гэхдээ нөгөө пэйж дээр бол одоо бүх мэдээлэл, үнийн санал, хүргэлтийн хуваар тэгээд бүх юм одоо бүх мэдээллүүд тэнд тавигдаж байгаа. Тэрийг аль болохоор ингээд сар болгон апдейт хийгээд явдаг юм. Тэгээд одоо 8 сарын шинжилсэн үн мөн одоо гарч удахгүй одоо би апдейт хийх баг. Тийм байна. Тэгээд одоо яг нөгөө махныхын дэлгүүрийн нэрийг сонгоогүй байгаа. Одоо бүжиг шоп гэж яваад идэг энэ дэлгүүрийнх нь хуучин нэрээр л одоо яваад байгаа. Одоо хизээ нэг нэр мэр өгч одоо нэг самбар мамбараа өөрчлөх юм байна. Цаг зав гарахаар тийм гэж бодоол хойш нь тавиал яваад. Одоохондоо ер нь бол яг дэлгүүр дотор ороод ирэнгүүт яг процесс руу одоо хүргэлтийн бизнесээс шууд одоо процессын бизнес руу орж ирж байгаа. Тэгэхээр ч одоо хоёр бизнес давхар авч явах асуудал гарч ирж байгаа. Процессээ чигээд хүргэлтээ чигээд ингээд орлуулалтаа чигээд ингэж явах ийм ажил байгаа болохоор нэлээд цаг зав баг болдго юм байна. Тэгэхээр одоо Canberra руу бол одоо бас хүргэлт явуулах төлөвлөгөөтэй байгаа. Одоо ерөнхийдөө нэг жоох ажил жоох сэргэжээд ирэхээр энийг зохион байгуулах нэг ажил. Яг тэгэл нөгөө Canberra-д манай монголчууд чинь нэлээд их хүмүүс тэнд амьдарч байгаа. Тэгээд Canberra-д нэгдүгээр хоёрдугаар нөгөө махны үн жоохон өндөр. Тэгээд яг нөгөө энд хэрэгжилж исэн хүмүүс маань миний үйлчлүүлэгч маань тийшээ нэлээд явцсан учраас бас хэрэгжрүүгээ хэрэглэгчийнхаа бас хүсэл тааруулахгүй л болохгүй шүү дээ. Чи бизнес юм чинь те. Хаа хэрэглэгчийн тийшээ бас явах бах. Ийм төлөвлөгөөтэй байна. Тэгээд одоо миний мэдээлэл бол ийм л байна да. За тэгээ ер нь хоёулангийн подкастын цаг маань нэг цагаас илүү давсан нэлээ яриа хөрөөтэй удаан подкаст болж өндөрлж байна. Тэгээд асуугаагүй үлдээсэн асуулт байна уу? Сүүлийн асуултыг танд үлдээ.
За баярлалаа. За тэгээд ер нь бол одоо Австралид амьдарч байгаа бүх монголчууд маань энэ Австралийн бизнесийн салбар руу ороосоо л гэж би хүсэж байна. Бүгдээрээ л ер нь бизнесээ орж ирэх сайхан л. Яг нь миний дотроо атаархаж явдаг зүйл бол солонгосчууд, Японы одоо энэ солонгосчууд, Вьетнамчууд, Хятадууд эдгээр бол асар хөдөлмөрч хүмүүс. Маш хөдөлмөрч хүмүүс. Биднээс бараг нэг дахин илүү цагаарч ажиллаж байгаа. Эдгээр бол ингээд хараад байхад бүгд яг ямар нэг юм ингээд аваад яг тэрийг ингээд бүр дагнаа тууштай ингээд яваад идэг байхгүй. Тэгэхээр би монголчуудыгаа бол хэлэхдээ ямар нэгэн өөрийнхөө хүссэн мэдээж дуртай юм руу л орох хэрэгтэй тийм. Тэгэхгүй дургүй юм руу орчоод хийгээд амжилт гаргаад эсвэл ингээд бизнес хийгээ явна гэдэг. Ер нь яванд бол муу биш. Тэгэхээр яг дуртай юм яг дуртай салбар руу хүчтэй зоригтой айх юм баггүйгээр ороосоо л гэж хэлмээр байна. Тэгээд бүгдээрээ бизнестэй болчих юм бол бүх монголчууд бизнестэй байхад чинь илүү хүчтэй. Одоо бидний нүдэн дээр харагдж байгаа нэг жишээ бол Афганистанчууд байна. Бид нар 10 жилийн өмнө Афганистан ирж байхад Афганистанчууд дөнгөжл яг л нэг бид нар шиг одоо ингээл барилга тэгэл ингээл явж идэг юм л хүмүүсээс. Одоо Афганистанчууд чинь бүх салбарт ороод ирсэн. Ерөөсөө бүх салбарт түрээд ороод ирсэн. Бүх хүн ингээд юм хийдэг болсон. Бүтэн нэг стейшны тэр хавийг ингээд бүгдийг авчихсан. Ийм амар хүчтэй болчихсон явж байгаа. Бид нар Афганистанчуудаас дутаад байх юм байхгүй шүү дээ. Тэр хамтраад эсвэл одоо нэгээрээ ч юм уу хамтраад ч юм уу хийвэл үнэхээр бүтэхгүй чадахгүй зүйл бол бид нэр байхгүй. Тэгэл адилхан хүн юм чинь үзэл гарна шүү дээ. Бүгдийн юм руу ямар нэгэн зүйл зөрөгтэй ороод хийж эхлэсэй л гэж хүсэж байна. Тэгж тийм ээ. За тэгээ Ерөөл Баатар шиг сайхан бас монголчууд маань те олноороо өөрийнхөө дуртай бизнесээрээ өөрийнхөө яг зорьсон те бизнесээ бас өргөжүүлээд Австралид би нэгээ дэмжиж сайхан хөгжөөсэй гэж хоёлаа ерөөе. Тэгээд махны хэрэглээ өндөртэй монголчуудаа хүний газарт те сайхан амттай эрүүл цэвэр сайхан мах болон мах бүтээгдэхүүнээр хангаж байгаа танд маш их баярлалаа. Тэгээд цаашдын ажил үйлс бизнест нь өндрөөс өндөр амжилт хүсээд гэр бүлд мөн эрүүл сайн сайхныг хүсье. За баярлалаа. Тэгээд энэ подкастыг хийж сайн дураараа ингээ хийгээд өнөөдөр хүртэл явж байгаа чамд бас их баярлалаа. Чамд амжилт хүсье те. На ер нь бол ингээд сайн дураараа юм хийгээд явж байна гэдэг чинь ирээдүйд чинь эргээл том бизнес болон туршлага бол үндсэн капитал те. Зах зээлийн хамгийн том капитал бол туршлага шүү дээ. Тэгэхээр энэ туршлагаараа чи илүү их өндөр амжилт гаргаад тэгээд илүү олон үзэгчтэй, хэрэглэгчтэй болоорой гэж ерөөй да. За баярлалаа. За ингээд Сидней хотоос Хатанбаатар, Мельбурн хотоос Цацаанаар ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай сонсогчдоо тэгээ subscribe хийхээ мартваа манайхаа.